Эрхэм үзэгчид та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтган хүргэж байна. DBS-ийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн болон өнгөрөх амралтын өдрүүдийн онцлог мэдээллүүдэд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Эхний мэдээ, Дархан сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сэтгэл зүйн хөгжил хамгааллыг дэмжих ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр өмнө 2 цэцэрлэгт сэтгэл зүйн өрөөг тогтжуулж хүүхэд бүрийг дэмжсэн аюулгүй орчныг бүрдүүлсэн бөгөөд уг ажлын үргэлжлэл болгож 10 дугаар цэцэрлэг сэтгэл зүйн өрөөг шинээр тогтжуулан ашиглалтад орууллаа. Тус ажлыг Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр болон Дархан сумын 16 дугаар багаас сонгогдсон төлөөлөгчийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. Шинээр тогтжуулсан сэтгэл зүйн өрөө нь хүүхдийн нас онцлогт нийцсэн 50 аюулгүй орчин бүрдүүлснээр тэдний сэтгэл хөдлөлийг зөв таних, илэрхийлэх, тайвшрах, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна. 10 дугаар цэцэрлэг маань одоо 25 оны 9 сараас ерөөдөө сэтгэл зүйчтэй болоод ажиллаж эхэлж байгаа. Тэгээд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг тогтруулснараа болохоор одоо эцэгчүүд маань одоо сэтгэл зүйчтэй орж ирээд мөн багш нартайгаа ингээд одоо тусдаа ингээд уулзахад илүү нэг таатай орчин бүрдэж байгаа. Хүн ингээд багштайгаа ч юм уу сэтгэл зүйчтэй ингээд хүүхдийнхээ хувийн асуудлын талаар ингээд ярих хэрэгтэй болонгууд төлөө нөгөө хүүхдүүд ирэх үеэр орой тарах үеэр ингээд бүх эцэгчүүд бүх хүүхдүүд ингээд божигнаад идэх учраас яг нөгөө хүүхдийнхээ талаар асуудлыг багштайгаа сэтгэл зүйчтэйгээ ингээд чимээгүй орчин ингээд ярилцсанд бол сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө яалтч байгаа. Өөрөө хэрэг болж байгаа. Одоо ганцаарчлан төлөвлөгөөр ажиллаж байгаа хүүхдүүд бас нэлээд байгаа. Энэ болохоор нөгөө хөгжлийн ялгаатай хүүхдүүд гэсэн. Тэнгүүд хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд одоо нөгөө анги танхимд нь одоо чимээ шуугаан, хитрхи олон тод өнгө, за тэгэл тэр мэтчлэнгээс шалтгаалаад нөгөө хүүхдүүд маань сэтгэл зүйн өрөөнд орж ирээд ингээд чимээгүй орчин зөвхөн ингээд сэтгэл зүйчтэйгээ ч юм уу зөвхөн багштайгаа ингээд харилцаанд оронгууд нөгөө сэтгэл зүйн аюу таатай байдал ерөөдөө үүсдэг. Зөвхөн нөгөө нэг ганцаарчлан төлөвлөгөөр ажиллаж байгаа хүүхдүүд биш. Одоо нөгөө тухайн өдөр нь сэтгэл зүйн хувьд нөгөө дургу байгаа ч юм уу тэр хүүхдүүдтэйгээ бас давхар ажилладаг байгаа. Одоо нөгөө нэг сэтгэл зүйч цэцэрлэгт ажиллаж эхэлснээрээ одоо нөгөө ялангуяа бүлэг сэтгэл зүйн цаг гэж гаргаад тэрийгээрээ нөгөө бүлгийн хүүхдүүдээр ерөөдөө нэг тренинг сургалт маягаар явуулдаг. Тэрэн дээрээ болохоор нөгөө сэтгэл зүйч маань өөрөө сургалтаа ороод эхлэнгүүт тухайн анги дотор яг юу болоод байгаа хүүхэд маань яг яаж байгаа вэ гэдгийг нь ерөөдөө би бас өөрөө маш сайн мэдээд тухайн хүүхдүүдтэйгээ ажиллах болоод одоо эцэгчүүдийн багштай харьцаад илүү төхөн болдог. Одоо Дархан сумын засаг дарга бөгөөд Дархан сумын одоо хүүхдийн төлөө зөвлөлийн дарга маань хүүхд хамгааллын асуудалтай нийт төсөөгөө одоо 4-1-ийг зарцуулнаа гэдэг. Тэрнтэй холбоотой үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 нөмөр ч гэсэн хүний хөгжлийн бодлого явуулж байгаа. Тэр бас яг 10 дугаар цэцэрлэгийн үед бол яг энэ стандартын шаардлагад хангагдсан за сэтгэл зүйн өрөөтэй болж байгаа нь бол хүүхдүүдийн ялгаатай байдал болон за хүүхдүүдийн одоо үл хайхрах сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой олон кейсүүд бас энэ дээр эрт илрүүлэх энэ одоо үр дагаврууд бас энэ дээр гарах байх гэж бас бодож байна. За тэгээд түрүүн би хэлсэн баг болгон дээр хүүхдийн элчнэр байгаа. Тэгээд хүүхдийн элч маань манай 10 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудал дээр энэ өрөөнд бас хариу аргамж авах талаас нь. Тэгэхээр энэ жилээс хойш бид нар сургууль цэцэрлэгүүдээс шууд тамийн гадаад ирж байгаа хүсэлтийг буцаж багийн даргаараар судалж байгаа явдлууд байна. Тэгэхээр та хэрвээ одоо энэ одоо хад төслөөс гадна өөр төслүүд байх юм бол зайлшгүй багийн дарга руугаа холбогдож багийн дарга дуудаж орчин нөхцөлд харилцуулж тэр хүнээрээ дамжуулуулж бэлтгэлөө ирүүлэх нэг ийм механизмыг тодорхой болгож байгаа. Цэцэрлэгийн орчин зөвхөн сурч хөгжихөөс гадна хүүхэд бүрийг сэтгэл зүйн хувьд дэмжсэн, хамгаалсан, эерэг ур амьсгалтай орчин болон өргөжөж байгаа нь хүүхэд хамгааллын бодлого бодит ажил хэрэг болж байгаад багш нар талархаж буйгаа илэрхийлж байна. Энэ хоёрын турлаг би баг. Очоос баг юм уу? Дархан Гарден 2 апартментийн барилгын талбайгаас бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Дархан хотод худалдаа үйлчилгээ сургууль цэцэрлэг төвлөрсөн хамгийн ашигтай байрлалд буюу Дархан сумын 11-р баг 13-р хороололд баригдаж буй Дархан Гарден 2 апартмент 1-3 өрөө байрнуудаа урьдчилсан захиалга авч байна. Дархан Гарден 1 төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтанд оруулсан туршлагатай хамт олон барилгын ажлыг чанартайгаар гүйцэтгэж байна. Төслөөр үзэж байгаа барилгын инженер 50 Баатар гэж юм байна. За манай мөнхтэй группийн 2 дахь Дархан аймагт хэрэгжүүлж байгаа төслийн маань Орос улсны барилгын манай одоогоор 8 давхрын сэтгэлтэй ажил хийгдэхэд бэлэн болсон байна. За манай барилга маань үндсэн даацын бүтээсэн маань төмөр бетон каркас гадна ханараа тойрсон бүрэн зүтгэн хаантай зорийн давхартай 20 машины авц зогсоол төлөвлөсөн 1-р давхартай худалдаа үйлчилгээний төв 2-оос 10 давхартай
117 айлын төлөвлөсөн байгаа. Нэгээс 3 өрөө байрны сонголттой 36-аас 73 м квадраттай. Барилгын маань үндсэн яг хийцэлт маань А 240-с 400 маркийн арматур, М 350 маркийн бетон хийгдэж байгаа. За гадна насаад маань болохоор базальт чулуун өнгөөр хийгдэж байгаа. Энэ маань ямар давуу талтай гэхээр нөхөдөө ус чигийн төсвөртэй, мөөгийн цэрэг үсэхгүй, дуу шингээл цайтай, дуу тусгаарлалт цайтай. За мөн галт төсвөртэй. Галт чаддгүй гэсэн. За үндсэн гадна өнгөлгөө маань металл шилэн басаацтай хийгдэж байгаа. Зойрын давхартай манах 20 мах зогсоол төлөвлөсөн. Нэгдүгээр дахь худалдаа үйлчилгээ 2-оос 10 давхартай 127 айлын орос улсны төлөвлөсөн байгаа. За манай барилга маань ерөөдөө энэ 26 оныхоо 4-р улирд ер нь ашигланд орлохоор бид төлөвлөн ажиллаж байна. Одоогоор манай угсралтын ажил маань ер нь 85% ерөөдөө олцоогоор явж байна. Дахин ардаа апартмент төслийн маань ерөнхий борлуулалт нь эхэлсэн байгаа. Метр квадратын бэлэн төлөлтийн хямдралтай үнэ болохоор 3 саяас 3 сая 200 гаруй байгаа. Урьдчилан 30% байршуулад сар болгоны тодорхой хэмжээний төлөлт хийж аваад ашиглалтанд ороход банкны лизинг авах боломжтой метр квадрат нь 4 саяар бодогдно. Борлуулалтын утастай холбогдох гэх юм бол 88 88 35 92 88 88 35 91 толготорой. Өрөөний зохион байгуулалтын тухайд нэг өрөө байр 36.5 м квадрат, 3668 м квадрат, 2 өрөө байр 4313 м квадрат, 4865 м квадрат, 5105 м квадрат, 3 өрөө байр 6507 м квадрат, 7383 м квадрат гэсэн сонголтуудтай байна. Барилгын онцлогийн тухайд металл шидлэн фасадтай, шалнаас таац хүрсэн цонхтой, айл бүр домофон системтэй, Hyundai брендийн хос хурдны лифттэй, хангалттай дулаан зогсоолтой, мөн автомашины аюулгүй хүүхдийн тоглоомын талбайтай байна. Борлуулалтын албатай холбогдох утас 88 88 35 91 88 88 35 92. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Амуу молын хүүхдийн тоглоомын төвд бяцхан үрсээ авч очин аз жаргалтай мөчүүдийг хамтдаа бүтээхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Амуу молын 5 давхурт байрлах хүүхдийн тоглоомын төвд хүүхэд багчууд та бүхнийг урьж байна. Тгээс 10 насны хүүхдүүд тоглох боломжтой бөгөөд тгээс 5 насны хүүхдүүд заавал асар хамгаалагчийн хамт байна. Тоглоомын төв өмнө зөвхөн 2 цагийн сонголттой байсан бол одоо та бүхэн өөрийн боломжит хугацаанд тохируулан сонголтоо хийх боломжтой. Үнийн тухайд 2 цагийн 20,000, 1 цагийн 12,000, 30 минутын 8,000 төгрөг байна. Тоглоомын төвд ирсэн хүүхдүүд инээж хөөрөн дулаан орчинд найзуудтайгаа тоглон аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх болно. 30 хүртэлх хүний багтаамжтай VIP өрөөндөө захиалга авч байна. Та бүхэн төрсөн өдөр үсгэлийн баяр, үсний найр, төгсөлтийн баяр гэх мэт бүх төрлийн баярын үйл ажиллагааны захиалгыг өгөх боломжтой. 5 дугтay орчинд хамгийн гоё дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлэх боломжийг та бүхэнд олгож байна. Захиалга өгөх утас 8528 98 11. Kids House тоглоомын төвийн ажиллах цагийн хуваар ажлын өдөр 12-оос 19 цаг 30 минут хүртэл, амралтын өдөр 11-ээс 19 цаг 30 минут хүртэл мегмар гарагт амарч байна. 5 дугтay аюулгүй орчинд бяцхан үрсээ авч ирэн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа бүтээгээрэй. Хүүхдийн инээд баяр хөөр хизээд бидний хамгийн том аз жаргал. Дараагийн мэдээ, No Drug ганц удаа гэж үгүй, Woo Original series-ийг MobiHome болон Woo аппликейшнуудаас хүлээн авч үзээрэй. Дархан хотод болсон киноны нээлтээс бэлтгэсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилнэ. Мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодисын хор уршгийг олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх зорилготой No Drug ганц удаа гэж үгүй уран сайхны киноны нээлт 2026 оны 4-р сарын 3-ны өдөр Дархан хотын Өргөө кино театрт боллоо. Тус кинонд бодит амьдрал тулгуурлан бүтээгдсэн бөгөөд өсвөр үе залуучуудад харт эмхний хэрэглээний аюул, нэг удаагийн буруу сонголт хүний амьдрал хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар уран сайхны аргаар өгүүлснээрээ онцлог юм а. Киноны зураг авалтыг Дархан хотод 2 сарын турш хийсэн нь орон нутгийн онцлог оролцоог харуулсан бүтээл болсон бөгөөд нээлтийн үеэр уран бүтээлчид оролцож үзэгчидтэй уулзан сэтгэгдлээ хаваалцлаа. Киноны продюсер, зохиолч, найруулагч Төмрбаатарын Алтан Туяана манай Artist Pictures бол нийгмийн сайн сайхны төлөө маш олон бүтээлүүдийг хийдэг. Тэгээд нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх ийм зорилготойгоор ажилладаг. Тэгээд сүүлийн жилүүдэд бол ер нь өсвөр үеийнхэн энэ харт тамхи мансууруулах бодис одоо сэтгцэд нөлөөд бодис маш их томдож байгаа. Энээс үүдэн одоо маш олон гэмт хэргийн золиос болох гэр бүлэрээ сүрхтэй гар хөлөө тайруулах ял идэх гээд маш олон одоо бодит хэрэгүүд гарсан байгаа. Тэгээд No Drug буюу ганц удаа гэж үгүй гэдэг энэ киноны энэ үйл явдлууд бол хамгийн чухал нь
бодит одоо кейсүүд байгаа. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бодит гэмт хэрэгүүдээс сэдвэлж хийснээр онцлог байгаа. Тэгээд эхний 2 ангиараа болвол ер нь бол маш их үзэлттэй сэрээс болсон байгаа. Тэгээ одоогийн байдлаар бол хүүд өнөөдөр 5 дахь анги орсон байна. Тэгээд маш их үзэгчтэй байгаа. Тэгээд дархныхан бас бүр их дэмжиж үзнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Энэ их орны чинь ард түмний чинь сайн сайхныг ирээдүгээ хамгаалахын тулд бас л тантай адилхан аавын хүү ээжийн охид энэ бүх эрсдлийн төлөө хатуу хүнд нөхцөлд тэмцэж идэг. Нэгдүгээрт хоёрдугаарт бол одоо энэ хар тамхи гэдэг зүйл маш амжигтай нөхцөл байдалд хүрсэн байна. Тэгээд энэ одоо хар тамхи гэдэг зүйлийн хор хөнөөлийг иргэд минь залуучууд нь ойлгоосоо гэсэн үндсэн дээр энэ уран бүтээл хийгдэж энэ одоо дөрүүд бичигдсэн зурагдсан байдаг байх л та. Тэгээд уран бүтээл 4-2 бол одоо зорилгоо гүйцэтгүүлэхийн төлөө дэлгэцэнд гарсан байх л та. За тэгээд дархан дээр нь хэд удаагийн зураг авалтанд оролцож ийсэн. Тэгээд дархан хот бол өөрөө нөгөө кинонд ээлтэй хот гэдэг утгаараа манай уран бүтээлчид дархан хотод ирж одоо зураг авалтын ажлыг хийхдээ ер нь их таатай сэтгэл өндөртэй ингэж ажилладаг. Дархан хотын ард түмэн маань ч гэсэн одоо бидний уран бүтээлд идэвхтэй оролцож, дэмжиж мөн одоо хотын удирдлагууд уран бүтээлчлийг дэмжиж ажилладагт дунд хэрэг талархаж явдаг юм байна. Дарханчтайгаа уулзж байгаадаа маш баяртай байна. Өмнө бид нар одоо өнгөрсөн оны 9-10 сард 2 сарын бараг хугацаанд дарханд энэхүү киноны одоо зураг авалтыг маш анхаарал хийж дууссан. Тэгээд энэ хугацаанд бол дархан хотын ард иргэд тэгээд цагдаагийн газар, захиргаа гэдэг бүх газраас бидний маш их дэмжиж ажилласан. Тийм ч учраас хүнд хэцүү зураг авалтуудыг аягүй амжилттайгаар энд авч дууссан. Тэгээд өнөөдөр ингээд дарханд ирсэн чинь нөгөө удаан цаг хугацаа өнгөрөөсөн болооч тэр гэртээ ирж байгаа юм шиг их тухтай, сайхан дулаахан мэдрэмж төрж байна. Тэгээд дарханчууд маань маш их сонирхож гоё хүлээж авснаас баяртай байна. Тэгээд яг гоо иргэн хүнийхээ хувьд бас уран бүтээлчнийхээ хувьд энэ уран бүтээлд бол нийгмийн сайн сайхны төлөө бас өөрийнхөө алхам гэж бодож энэ уран бүтээлд оролцсон. Тэгээд хар тамхины нөхцөл байдал бол өсвөр үе залуучуудын одоо толгороод байгаа маш том хүнд асуудал юм байлээ. Тэгээд тэрийг бол хол зүйл гэж боддог байсан боловч энэ кинонд тоглоод бодит байдлыг бол нэлээд ойлгосон. Тэгээд кинон дээр мань гарч байгаа бүх одоо үйл явдлууд бол бодит үйл явдлаас сэтгүүлсэн гэдгээр нэлээд онцлогтой байгаа. Тэгээд жаахан хүнд ч гэсэн ерөнхийдөө эцэг эхчүүд бидний үр хүүхдүүдтэйгээ тэр дундаа өсвөр үеийн хүүхдүүдтэйгээ хамтраад үзэх ёстой. Заавалжгүй одоо үзэх ёстой бүтээлийн нэг л гэж би хувьдаа ингэж бодож байна. Нээлттэй арга хэмжээнд Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Янжмаа оролцож энэхүү кинон нийгмийн тулгамцсан асуудлыг хөндөн гаргаж залуучуудыг зөв сонголт хийхэд уриалж буй чухал ач холбогдолтой бүтээл болохыг онцлог хэллээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд аюулын харанх бэлдэж байгаа энэ сэдвийг анхаарч энэ дээр одоо тодорхой акцент өгч ажилласан хууль зүйн яам, гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, за бид бол салбар зөвлөлийн хуваар бас оролцож ажилласан. Тэгэхээр энэ 2002 он гэхэд бол хар тамхитай холбоотой 2 хэрэг бүртгэгдлээ гэж ярьж исэн бол 2025 онд 300 гэмт хэрэг бүртгэгдлээ. Түүнтэй холбоотой бусад 378 асуудал хөндөгдлөө гэдэг ийм одоо тоо статистик байгаа. Тэгэхээр бид нар үр хүүхдээ анхаарах болж хань ижлийн анхаарах ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр бид нар бол улс үндэстний аврах ийм одоо том чухал хамгийн зөөлөн аргаар бидний ярьж хэлж чаддаггүй энэ үгийг хэлэх ийм эр зоригтой ийм авьяас бэлэгтэй төрсэн уран бүтээлчдийн дэмжлэгтэйгээр энэ хүн сэдвийг хөндөж байна. Нийгмээр хар тамхи ер нь мансруулах бодис гэдэг юм уу ер нь буруу зүйлэл залуучууд айгүй их явж байгаа. Тэрийг одоо зөв үлэрлэхтэй бид одоо хойч үедээ үнэртэй ч юм уу энэ болохгүй зүйл шүү гэдэг талаар ойлгох хэрэгтэй байна гэж ер нь тиймэрхүү ойлголт авсан да. Манай найзаас тоглосон байгаа. Тэгээ ер нь нөгөө найзаа тоглосон болохоор төлхөө их үзэж байгаа одоо үлдсэн бүх ангийн нөөц гэдээс ядаа хүлээж байгаа. Тэгээ ихнэр маань сая бас азтан боллоо. Ер нь их гоё үйл явдал болж байна. Тэгээ өнөөдөр киноны нээлт болно гингүүт нь бүр зорин ирж үзэж байгаа юм аахгүй юу? Яг утгачлаад одоо юу гэдэг нь те бүтнээр нь за энэ ийм утгатай кино шүү гэдэг киноныхаа утгыг нэг бүрэн ойлгоод
За энэ нэр нь дуустал нь үзэх юм бол илүү олон нөгөө юу гэдэг нь юм одоо бодогдох юм байна. Тэрний ард үгэнт хийх юм болоо даа гэсэн бодолтой л дээ. Одоо нийгмийн төлөө дуу хоолойгоо бүрхээр зорж байгаа нөөдрөө ганц удаа гэж үгүйгээд олон ангит киноны эхний 2 ангийн үзрийг битгэхэд өвгөө синема дээр ирээд хийлээ. Тэгээд маш олон үзэгчд ирж үзлээ. Дарханчуудаа бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд одоо манай кино Mobihome үрхийн үйлчлэгээ болон Google платформ дээр 7 хоног бүрийн 4 өдөр нэг анги нэмэгдэж байгаа. Тэгэхээр Mobihome үрхийн үйлчлэгээ маань хамгийн гоё нь Дархан хотод бүрэн нэвтэрсэн байгаа болохоор та хэд маань Mobihome-ийн Дархан салбар дээр ирээд бүтэн жилийн турш буюу 12 сарын турш 50% хөнгөлөлттэй байгаа дээр нь гайс манай шинэ хэрэглэгч болоорой гэж хэлмээр байна. Үйлчлэгээний маань давуу тал гэх юм бол 100 нэмэх телевизийн сувгууд байгаа. Бүгд 96 цаг нөхөж ухрааж байгаа. Нэмэх нь бид бүгдийн одоо сэтгэл зүрхээ гаргаж хийдэг. Бүх оригинал сервисүүд тасралтгүй ингээд сар болгоо явж идэг. Тэр кинонуудыг бүгдийн одоо нэмэлт төлбөргүйгээр үздэг. Мөн 1500 2000 нэмэх одоо кино контентын саналтай байгаа шүү. Тэгэхээр та бүхний одоо хэрэгцээ сонирхолд нийцнэ гэж итгэж байна. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархуул аймгийн ерхий боловсролын 9-р сургуулийн уламжлал болгон зохион байгуулдаг спортын тэмцээнийг энэ жил 20 жилийн ой тохиож буй 2006 оны төгсөгчид зохион байгууллаа. Дархуул аймгийн 9-р сургуулийн үеийн төгсөгчдийн дундах олон төрлийн спортын тэмцээн нээлттэй илээ. Тэмцээнд нийт 22 багийн 150 гаруй тамирчин оролцож, хурд хүч авахалцсан байгаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнийг энэ жил 20 жилийн ой тохиож буй 2006 оны төгсөгчид зохион байгуулж байна. За тэмцээнд маань нийтдээ 22 багийн 150 гаруй баг тамирчид, хөгжөөнд тэмцэгчид оролцож байна. Тэгэд энэ тэмцээн маань бол бас маш өндөр ач холбогдолтой. Хэдийгээр одоо 4 төрлөөр өрсөлдөж байгаа ч гэсэн за уулзалтайг үе тэнгийнхэн маань уулздаг, ажил төрлөө төлөвлөдөг. За мөн бас сургуультайгаа эргэх холбоотой байдгаар онцлогтой байдаг. За энэ жил манай сургуулийн одоо түүх 50 жилийн болж байгаа. Тэгээд 50 жилийн хүрээ одоо бэлтгэл ажилдаа бид орчоод байж байна. Тэгээд төрлөх сургуулаараа оглодог үе үеийн төгсөгчд та бүхнийхээ төрлөх сургуулийнхаа түүх 50 жилийн арга хэмжээндээ бас хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ жил манай сургуулийн маань 50 жилийн болж байгаа. За тэгээд ерөнхийдөө жил болгон уламжлал болон зохион байгуулалт Сасан мөгийн спортын тэмцээн үеийн төгсөгчдийн дунд зохион байгуулалт. Энэ жил болохоор арай онцлог ширнийн теннис, шатар даарс төрлүүдийг нэмж байгаа. За тэгээд сургуулийнхаа 50 жилийн ойд хүрэлцэн ирсэн нийтдээ эрэгтэй эмэгтэй Сасан бөмбөгийн болон ширнийн теннис даарс спортын төрлүүдээр 120 гаруй тамирчид оролцож байна. Сургуулийн анхны төгсөгч буюу 1984 оны төгсөгчдийн ах эгч нар ирсэн байгаа. За хамгийн залуу гэвэл энэ жилийн 12 дугаар ангийн сургуулийн шгшээ баг оролцож байна. Тэр сургуулийг төгссөн болон одоо суралцж байгаа нийт багш ажил болон сурагчдаа та бүхэнд өсгөө сургуулийн 50 жилийн баярын мэндийг хүргье. Төгсөгчтэй танилцаад, дүүнэртэйгээ танилцаад, одоо энэ 12 дугаар ангийн төгсөж байгаа хүүхдүүд хүртэл энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгээ ер нь бол ах эгч нараа хараад, дүүнэрээ хараад бас ер нь бол гоё хөгжилтэй багш нартайгаа бас тоглоод ер нь бол хөгжилтэй байна. Сургуулаа төгсөөд ер нь бол 5-5 3-3-ийнхаа шгшээ багт одоо тоглож байгаа. Азийн аваргаар энэ 3-3 улирал эхэлж байгаа. Тэгээд ер нь бол тэмцээн уралдаандаа оролцоод явна да. Сая 2025-аас 26 оны дээдлигийн авраг болсон байгаа. Энэ 2006 оны төгсөлтийнхэн маань 20 жилийнхаагаар за мөн 9-р сургуулийн түүхт 50 жилийн энэ он тохиож байгаа. За ийм 2 тохиосон жил 2006 оны төгсөгчид спортын олон төрөлд буюу сагсан бөмбөг, ширний теннис, шатар, даарц гэсэн ийм 4 үндсэн төрлөөр тэмцээний зохион байгуулж байгаа нь урд урдны зохион байгуулжсэн тэмцээнүүдээс их өргөн хүрээг аварч байгаа. Ийм одоо тэмцээн болж байна. За энэ ч утгаараа олон хүн оролцож байна, олон төгсөгч оролцож байгаа нь энэ тэмцээнийг одоо чансааг их өндөрт гаргаж өгч байна. За миний бие бол сагсан бөмбөг болон ширэн теннисний төрлийн тэмцээнд оролцож байна. За тэгээ нийт одоо төгсөгчдөө 9-р сургууль байгуулагдсны түүх 50 жилийн за 2006 оны төгсөлтийнхөндөө 20 жилийн баярын мэндийг тус тус хүргье. Тэмцээн 4-р сарын 4-5-ны өдрүүдэд эрчим спорт зааланд үргэлжлэн тэмцээнд оролцогч баг тамирчдад амжилт хүсье. Одоо та бүхэн үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?
Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.